хамт өргөн мэдүүлсэн дагаж өөрчлөгдөх хуулийн төслүүдтэй холбоотой 3 асуулт байна. Нэгдүгээрт нь төсвийн доктортой байдлын тухай хуулийн 7-гийн 5 дугаар заалтаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл батлагдсанаас хойш 3 сараас доошгүй сарын хугацаанд тухайн жилийн төсвийн тодтголын төсөл өргөн мэдүүлэх баталгааг хориглохоор заасан байгаа. Тэгээд 7-гийн 6 дээр нь болохоор энэ заалтанд нь хамруулахгүй байх 2 зүйлийг заасан. Гамшигын аюулын хор оршиг, онцгой нөхцөл байдлын үр дагаврыг хайрлах гэсэн. Энэ дээр нэмж засгийн газрын бүтэц бүрэл түүнд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор төсвийн тодтгол баталгаад энэ 7-гийн 5 дугаар заалт хамрахгүй байхаар хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байна. Энэтэй холбоотой нэг санал, нэг асуулт байна. Тэгээ энэ заалт нь бол ерөнхийдөө их ерөнхий санагдчихаа. Сайд нарын эрхлэх асуудал өөрчлөгдөхөд засгийн газрын агентлаг, шинэ хороо байгуулалт гэх мэт асуудал ярилцах үед олон нийтийн хилцүүлэг хийхгүйгээр төсвийн тодтгол хийж зарлыг нэмэгдүүлэх юм уу, бууруулах ийм боломж нэгдэж байгаа. Тэгэхээр энэ заалтыг гүйцэн боловсруулах чиглэл өгч энэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор гэсэн энэ ерөнхий заалтыг засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор гэж өөрчлөх гэсэн энэ одоо санал оруулах боломжтой юу гэдэг нэг юм асуудал байна. Санал байна. Асуулт нь болохоор сангийн сайдаас төсвийн доктортой байдлын тухай хуулийн 7-гийн 5 дугаар заалтын талаар ер нь та юу гэж бодож байна? 3 сарын одоо хугацааны дараа дотор өөрчлөлт оруулж болохгүй. Тэгэд энэ 7-гийн 5-тай холбоотой энэ заалт нь хамруулахгүй байхаар ойрын үед одоо төлөвлөж байгаа заалтууд байна уугүй юу? Сая бид нар ажлын хэсэг дээр Булгантай сайд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг дээр энэ асуудлаар ярихад 34-ийн 2 асуудлаар бас ойрын үед энэ заалтанд хамруулахгүй байхаар төсөл бас яригдах шаардлага байна гэж ойлгосон. Энэ талаар сангийн сайдаас нэг тодруулга авъя. Хоёрдугаарт нь болохоор засгийн газрын дах хяналтын тухай хуулийн 1-р хэсэгт хууль тогтоомжийн гэснийг нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг шийдвэрийн гэж өөрчлөхөөр тусгасан байна. Тэгээ хуулийн төслийнх нь үзэл баримтлал дээр нь харахаар шадар сайдын буюу эдийн засгийн хөгжлийн сайдын асуудал хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих. Хоёрдугаарт нь хэрэг эрхлэх газрын даргын асуудалд болохоор хууль тогтоомж засгийн газрын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих асуудал гэж тусгасан байгаа. Гэтэл засгийн газрын тухай хуулийн 33-ийн 1-р зүйлийн одоо 12 засгийн газрын хэрэг эрхлэх газар нь энэ хууль тогтоомж засгийн газрын шийдвэрийн биелэлтэнд тавих хяналт чадвартыг зохион байгуулна гэсэн заалтыг 2024 оны 7 сарын 10-нд энэ заалтыг хүчингүй болгоцсон байгаа. Тэгэхээр энэ хууль тогтоомжийн хэрэгжилт засгийн газрын шийдвэрийн биелэлтэнд цааш аль субъект ямар зүйл заалтын дагуу хяналт тавих вэ гэдэг 2-р асуулт байна. За 3-р нь болохоор хууль тогтоомжийн тухай хуулийн 16-гийн 1-д одоо хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна гэж заасан байгаа. Засгийн газрын тухай хуулийн 34-2 дээр 2-р заалтыг хүчингүй болгож байгаа талаар энэ үзэл баримтлал дээр ямар нэгэн асуудал дурдааг байгаа. Тэгэд яг энэ заалтыг нь аваад үзэхээр 34-2-ын 1-д болохоор 3 яам байгаа. Хүн соёлтой аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, захим хөгжил инновац харилцаа холбооны сайд, эрчим хүчний сайд нар ажлын албатай байхаар ийм заалт одоо хуулийн яг заалтыг харахаар 19-20-21 дээр ийм заалт байгаа. Тэгэхээр энэ сайдуудын ажлын алба нь одоо татан буугдж ийн гэсэн үг үү? Энэ эсвэл энэ За хариулт өгье. Сангийн сайд болдын чухлаа. За нэг төвшин гишүүний асуултанд хариулъя. Төвшин гишүүнээ тэр хуулийн заалтууд яг ба ер нь бол төвшин сахилга батыг чиглэлсэн тэрийг одоо илүү их чангатгсан үзэл баримтлал нь бол зөв юм уу санал нийлж байгаа. За яг цаг хугацааны хувьд за дээрээс нь одоо манайх шиг уулуурхаан эдийн засгийн хэд их хамааралтай. За тэр нь биднээс өөрөөсөө хамаарахгүй гадаад нөхцөл байдлаас их хамааралтай. Ийм савлгаатай эдийн засгтай улс орны хувьд бас нэлээд бид өөрсдийгөө маневр хийх төсөл тэнцлүүдээ одоо сайжруулах ийм боломжуудыг бас хязгаарлалчаад байна гэдэг нь өнөөдөр амьдрал дээр харагдаж байна л да. За та энийг ийм юм анзаараа 7-гийн 5-ын эхлэгтээ дунд хугацааны төсвөрөөний мэдээлэлгээ шууд эхэлсэн байгаа юм.
аль оных вэ гэдгийг заагаагүй. Одоо жишээ нь бид нар энэ жил 2 төсвийн өрөөний мэдээлэл яриад байна шүү дээ. Одоо бидний ингээд тодтол ээж эхлэж байгаа ч юм бол 25 оны төсвийн өрөөний мэдээлэл эхэлнэ. За гэтэл одоо ерөөсөө хэдхэн хоногийн өмнө сар өрхөө хугацааны өмнө бид нар 26 оныхоо төсвийн өрөөний мэдээллийг энэ жил баталчихсан. За одоо ингээд тодтол хийхээр чинь 25 оныхоо төсвийн өрөөний мэдээллийг өөрчилнө. Гэтэл төсвийн өрөөний мэдээлэл чи өөрөө дараагийнхаа 2 жилийн төсвийн төсөөллүүд нь байж идэг. За ингээд 25 оны төсвийн өрөөнд өөрчлөлт орохоор 26 27 оны төсөөллүүд нь өөрчлөгдөөд дахиад 26 оны буюу сая хэдхэн хоногийн өмнө баталсан төсвийн өрөөний мэдээлэл маань дахиад өөрчлөх шаардлага гараад ирж байгаа. За иймэрхүү өөрчлөлтүүдийг хийж тодтолоо хийхгүй бол бид нар нөгөө нэг 3 сар гэдэг хугацаагаараа дахиад 9 сарын 1-нд бид нар төсвийн өргөн барьж чадахгүй болчихно. Одоо тодтол баталсан сууж дахиад 3 сар хүлээж одоо эх оныхоо төсвийг өргөн барих иймэрхүү хугацааны ийм хайж ороод ирж байгаа учраас одоо амьдрал баян шүү дээ. Одоо жишээ нь шинэ засгийн газар энэ удаа ингээд 6 сарын сүүлээр байгуулагдлаа. Эсвэл одоо засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлууд бол хязгаарч тохиолдож болно. Хязгаарч тохиолдож болно. За гэх мэт ийм одоо хязгаарлалтууд байгаа учраас энийг бас зохицуултуудыг нь хийж өгөхгүй бас болохгүй байна. Ийм юм байна. За тэгээд эдгээр өөрчлөлтүүд нь хэрвээ орчих юм бол ойрын хугацаанд бол ямар нэг хугацааны хайж байхгүй ингээд зөрчилгүй явчих боломж байгаа. Тэрнээс биш дахин энийг одоо өөрчлөлт авах шаардлага би гарахгүй болов уу гэж ингэж харж байна. За 7-гийн 5 6 дээр мөн та инглээ засгийн газрын бүтц бүрэлдэхүүн гэдгийг шин засгийн газар гэдгээр солио гэж байна. Болохгүй юу гэд. Тэр энэ хоёр бол ер нь адилхан. Шин засгийн газар байгуулагдаад бүрэлдэхүүнд нь л өөрчлөлт орно, бүтцэд нь өөрчлөлт орж байгаа. А нөгөөх нь ч гэсэн бүтц гэж байгаа учраас нөгөө бүтц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тохиолдолд гэдэг нь өөрөө олон тохиолдлыг хамрах нөгөө арай илүү хүрээг хамрах учраас тэр заалтаар нь орж ирж байна гэсэн үг юм байна. За баярлалаа. За бэмцэг цайд хариулт өгье. Тэгээ эдийн засгийн хөгжлийн яамд хөгжлийн бодлогын бичих баримтууд буюу алсын хараа 2050 Монгол улсын хөгжлийн үндсэн чиглэл 5 жилийн үндсэн чиглэл засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр жилийн төлөвлөгөө төсөв зэрэг одоо бас бодлогын бичих баримтуудыг яаж хэрэгжилтийг хангаж гин гэдэг тал дээр хяналтаа тавина. За засгийн газрын хэрэглэх газар бол хууль тогтоомж засгийн газрын гаргасан одоо шийдвэрүүдийн биелэлтэн дээр хяналт тавина. Үйл ажиллагааны хяналт гэсэн үг. Урд нь 24 оноос өмнө бол яг ийм чиг үүрэгтэй байсан. 24 он сая сонгуулийн дараа хяналт хэрэгжүүлэх ерөнхий газар байгуулагдаад үндсэндээ энэ хоёр чиг үүрэг хоёулаа хяналт хэрэгжүүлэх ерөнхий газар хэрэгжүүлдэг болсон. А үүнийг одоо өөрчлөөд үндсэндээ 24 оноос өмнөх одоо чиг үүргөөр чиглүүлж байгаа юм аа. Өөрөөр хэлэх юм бол эдийн засгийн хөгжлийн яам бодлогын бичих баримтыг хяналт тавина. А хэрэглэх газар бол үйл ажиллагааны хяналт тавих юм аа. Ийм ялгаатай болж байгаа. За дагч цэргийн их төвшин гишүүн тодруулж сууя. Саяын тэр хэрэглэх газрын хууль тогтоомжтой холбоотой засгийн газрын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихтай холбоотой зүйл заалт нь ерөөсөй байхгүй болчиход байна. Тэгэхээр яг хуу хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа боловч яг хуулийн хувьд энэ зүйл заалт нь байхгүй болчихж байгаа учраас энэ нь дахиж оруулж ирэх юм уу эсвэл энийгээ буцаа сэргээх ийм асуудал байхгүй байсан юм уу гэдэг асуудал байгаад байна. Түрүүчийн Жавхлан сайдын асуултанд болохоор энийг бас засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах гэхээр маш өргөн асуудал болчихж байна. Нэг сайдын одоо асуудал ч юм уу одоо дэд сайд орж ирэх гэдэг юм уу эсвэл хариуцах асуудлууд дээр нь өөрчлөлт орж ирэхэд энтэй дагуулад одоо төсөв хилцүүлэггүй хурдан тодтогох ийм болцоо боломжууд нэгдэж байгаа учраас илүү том өргөн энэ цонх нэгэд байгаа учраас энийг илүү тодорхой болгоул шинэ засгийн газар байгуулагдвал одоо энэ тодтох болцоо боломжуудыг нэгддэг. Нөгөөх нь төсвийн захирын зарцуулагч хоорондоо шилжүүлэхэд угаасаа За сангийн сайд болдын чухлын хариулт өгье. Их төвшин гишүүнээ нэг ийм зовлон байд юм а. Төсвийн хуулийн дээр ингэж байгаа юм. Төсвийн ерөнхийлөн захирагч яг тухайн жилийнхаа төсвийн хуулийн дээр ямар нэршлэлээр батлагдсан яг тэргүүгээр л одоо төсөв захиран зарцуулга эрхэн нэгддэг. Нэг сайдын нэг яамны одоо нэрэн дотор цэг таслал өөрчлөгдөхөд бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж ийн гэж үздэг.
За тэрний дагуу тодтол хийж ядаж одоо тоон өөрчлөгддөггүй юм гэд нэрийг өөрчилж тодтол хийхгүй бол тэр хүн төсвөө ерөнхийдөө захиран зарцуулах эрхэн төрийн сан дээр үүсэхгүй. Тэгэхээр заавал тодтол хийхээс өөр аргагүй болно. Бид нар ийм нарийн дэгтэй хуультай. За даваагийн тогтоот хэрэгшүү асуулт асууя.